өнөөдрийн нийлэмгээ за мэдээж яг энэ хэлний орос бороо хичээлдээ бидний хэн зөвхөн хүрээнд баамсж байгаа. Цэцлэг орох болохоор ер нь ихний өөрчлөлт байна. Энэ абашны хацааны соёлын талаар мэдээлэл бол хэлийг явуулдаг байсан. За энэ удаад бол яг энэ захин сургуульд ажиллаж байгаа багш нараа бас нэг өөрийн үнэлгээ сайн явуулж хэлсэн. Энэ талаар яг ингэж хэлсэн байна. За мэдээ захин сургуулийн байдаг хоёр төрлийн үндсэн зорилго байгаа. Нэгдүгээр зорилго нь бол яг өөрийнхөө боломжоор танхимдаа өөрийнхөө сонголтоор суралцж байгаа хүмүүсд тэгш боломж олгох. Өөрөөр хэлбэл Монголын сургуулийн байгаа хүмүүс нийтдээ өөрийнхөө сонголтоор байгаа юм байдлаар ер нь бол хэвийн үйлдэл хийж явагдаж ирсэн бол энийг 22 хэсгээр яг энэ байдлыг бол free авч жонхой гэдэгтэй ахын талаас нь судалсан үед бол эдгээр хүмүүсийн захимаар судалж боломжтой байна зүйлээр бол одоо нэгдэж чадсан. Тэгээд энэ үйл ажиллагаа захимаар зохион байгуулж байгаа. За энэ үйл ажиллагаанд бид нэр захимаар зохион байгуулахын сургуулийн түвшний үйл ажиллагаа гэж явуулах учраас тэгвэл одоо яг сургуультай техникийн сургуультай адилхан үйл ажиллагаа хэрэгтэй болчихсон. За энэ дээр бол бид нар одоо юу гэдэг сургуулийн төлөвлөлт гэдэг юм айхтар энэ хаваа ахмадтай юм сургуулийн дизайныг бол оруулж яг энэ дизайнераа дагуу энэ сургуульд ажиллаж байгаа дөрвөн хүүхдүүд бол энэ дизайнераа дагуу ажиллаж ингэж эхэлсэн. За энэ хичээлийн жил бол сургуулийн бол 17453 хичээлүүд бол том байгуулж байгаа. Эдгээр ашигын таяр нөгөө таны хийж харахаар хаанаа бидний хүүхдүүд харахаар 50% хүүхдүүд гэрээ хамгийн хүүхдүүд байгааг мэдээж байгаа. За яг одоо юу гэдэг өөрөөр гэрээ өөрөөр дундаа байна. Тэр өөр багшилж энэ скипийн нэг 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 чиглэл төлөвлөний бол энэ үйл ажиллагаа одоо юу гэдэг нь гэж харж байгаа ачаалттай байна гэж харж. За энэ сургууль бол ганц Монголын сургуулиас гадна Солонгос Монгол сургуулийн Солонгос Монгол сургууль бол ашиг болсоноо чихээ хувьд бол тийм их нөөц цагтай бол биш. Яг Солонгос сургуулийн сургуулийн ажиллагааны юу гэдэг яг мэргэжлийн хүмүүсийн жишээ сургуулиуд болох болдог биш. Тийм учраас Солонгос энэ жил сангид жишээ жилийн захимаар суралцсан хүүхдийн төлөвлөж байгаа. За хайр өвгөн жилийн шууд ингэж ясч боломжтой. За энэ жилийн онцлог нь бол 10.2 ангиудыг одоо бүгд онцлогтой байгаа. Өөрөөр хэлбэл захимаар суралцсан хүүхдүүд жил яг 12 төгсөх юм зүйл байна. Тэгэхээр захимаар суралцж байгаа хүүхд чинь жил болгоо би 10-аас өмчсөн шууд 12 тоо яг энэ захимаар суралцах гэдэг үйл ажиллагаа бол мэдээж байхгүй. Харьцангуй ойлголт болно юм. За яагаад гэж байгаа вэ гэхээр мэдээж яг нэг сургууль дах хүүхдийн хоёр зэрэг шууд ингэ хаттай байдаг учраас энэ нь бол одоо ингэ ялгаатай байгаа. За тэгвэл энэ 17,411 хүүхдүүдэд хэдэн багш сургуулийн үйл ажиллагааг явуулах вэ гэдэг асуулт байгаа. За энэ хичээлийн жил бол 317 шууд сургуулийн үйл ажиллагаа гэж байна. За манай сургууль дээр аваагаад түрүү нэг өдөр 300 яг зэрэг сэтон хичээл үйл ажиллагаа. Тэгэхээр одоо техник сургуулиас хийлээ энэ онцлогтой сургууль байна. За 308 зэрэг одоо сургуулийн үйл ажиллагааны үндснээр тэрний ашиглалтаар хичээлийн хуваар ингээд бүсэд үйлдэл хийлээ. Одоо өндөр хийг боловс хамгийн боловс байна. Нөгөө талаасаа энэ 300 шиг хаанаас яаж ажиллах вэ? Нөгөө хордоо шалгах яаж гэдэг асуудал бас байгаа. Тэгэхээр 300 шүүхтэлтэй бол одоо байдаг гэсэн. За хүүхдүүд нь бас мэдээж Монгол баяа.
Сургуулиас кемпус бол ийм зүйлээ одоо онцлог зүйлээ гэж ингэж бодож байна. За 311 багш маань нийтдээ 280 эднээс ажилласан. Тэгээд энд бол сургуулийн менежерч ажиллана, боловсролын хамтны мэргэжилтнүүдээс бас манайд ажиллаж сургуулийн төвхөл хийж байгаа хүмүүс бас энэ сургуульд ажилладаг. Ихээс шинээр гэсэн ажиллахаар аваад гэсэн нэг онцлог байгаа. Тэгээд эдгээр чимээрээ Юусын өөрөөлийг сан өнөөдөр зөвлөе гэж ингэж ирсэн. За мэдээж дахин сургуулийн багш шиг байх юм бэ? Ямар багш байх вэ гэдэг асуудал одоо яг нөгөө маш сургуулийн үйлс бол нэгэнгүй шаардлага өгдөг ч гэсэн тухайн бидний өгдөг ч гэсэн нийлээд ингээд олон ийм асуудал төвшигтэй. Тэгээд бид нөгөө туршилтын сургалтаар хичээж хахад яг багш нь бол бас яг техникийн сургалт ахаа өөр шаардлага тэгээд энийг бол ингээ 3 жилийн хугацаанд янз бүрийн аргаар яг зөвхөн сургуулийн багшийн төр төрөх гэж явуулсан. Тэрийг бид нарыг тодорхойлж байна. За энэ төр төрөхтэй хүнийг одоо бид нар бэлдэх гэхдээ яг одоо багшийн дараагийн сургуулиудаа бэлдэх гэдэг үйл ажиллагаа манай ахлах багшийн сургуулийн мэдлэгийг нэлээд авч үздэг. Тэгээд энэ талаар энэ дээрээс мэдээлэл энэ удаад нийтдээ тэр судалгаа дээр энэ зөвхөн сургуулийн багшийн төр төрхийг нь хэрэгжиж байгаа гэсэн. За энийг болохоор яг энэ судалгааны үр дүнгээс 2 дахин план хэв шинжийн бол бий өөрчлөлтсөн. За энэ дээр бол багш сурвалжлагч гэдэг юм дөрвөн бол хэв шинжийн үед энэ нь бол сурвалжлагч, манлайлагч, иргэн гэсэн 3 хэв шинжийн тэмдэгт байдаг. За судлаач менежер гэсэн ийм хэв шинжүүд байгаа. Энэ хэв шинжүүдээ энэ 5 шалтгаанаар дэгрэг хэмжээний ашиглан судалгаагаар хийж борлоо. За машин хэв шинж буюу төр төрхийг нэг юм 7 одоо хэв шинжээр болоод төр төрхийг 7 юм хэв шинжээр тодорхойлж ер нь бол бидийг мөрдүүлээд за яг та маш сургалтын агуулгыг тусалцаж байх хэрэгтэй, манлайлагч байх хэрэгтэй. Яг иргэнийхээ хувьд бол юм байх хэрэгтэй. Яг одоо шамтрагч байх хэрэгтэй, завхарлагч байх хэрэгтэй, төгсөөлөгч байх хэрэгтэй, шинжээч байх хэрэгтэй. За эдгээр одоо хэв шинжүүдийг нэгтгэсэн ийм хүн бол яг захимаар сургалтыг бол зохион байгуулж байна. Яагаад гэвэл захимаар сургалтыг зохион байгуулж байгаа тэр анги болоод нөгөө бусад нийгмийн ангиудаас нэлээд онцлогтой. За соёлынхаа хувьд, зүйлийнхээ хувьд, мэдлэг чадварынхаа одоо хандлагынхаа хувьд ч гэх юм уу техникчлэнгээр ингээд нэлээд ингээд онцлогтой хүмүүсийн ингээд болж байгаа. Өөрөөр хэлбэл нэг захин сургуулийн нэг ангид бол 25 хүүхэд байгаа. Энэ 25 хүүхэд нь 25 өөр сургуулиас ирж байгаагаар хамгийн онцлогтой. Тэгэхээр 25 өөр сургуулиас ирсэн байгаа хүүхдүүдийг одоо зохицуулаад, чиглүүлээ, яг энэ багшийн үүргийг гүйцэтгээд тэгээд нэлийн нэг онцлог өндөр агуулгатай сонь судлага хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг бол захин сургуульд ажиллаж байгаа багшаас нэлийн олон ур чадварыг болоод зэрэг шаарддаг ийм үйл ажиллагаа маш их багшийн төлөвлөгөөийг тодорхойлох нэлээд ингээд ингээ анхаарлаа тавьж бол ажиллаж байгаа. За энэ судалгааныхаа үр дүнд мэдээж нөгөө энэ одоо дэлгэцэнд гарсан байгаа энэ хэмжээний бол энэ хамааруулах манайс мөн ажиллаж байгаа багшийн тоо одоо дэлгэцэнд харагдаж байна. За хамгийн олон багш бол хэмжээ багш, хэмжээ багш, яагаад гэж хэлчихлээ. Тухайн одоо сургууль дээр бүлэг үүсэж одоо чадахгүй байгаа, анги үүсэж чадахгүй байгаа одоо хичээлүүдийн багш нар бол нэлээд олон байгаа гэсэн үг. Яг тухайн сургууль дээрээ шууд танхим үүсэж байгаа хичээлүүдийн багшлалаараа зөөн байх жишээтэй байна. За тэгэхээр тарих одоогоос ихсангуу нэлээд одоо сонирхож байгаа хүмүүс маань энэ тайлбар хийх. Эдгээр олдогчдын мэдээллийг бас багшныхан тухай одоо яг багшийг тодорхойлж хэмжүүрийн талаас нь эдгээр мэдээллийг бас болгосон. За судалгаан дээр бол ашигласан програмуудаа бол одоо слайдн дээр бол өгсөн байгаа. За судалгааны найдвартай ойлголт 2 зөвлөгөө найдвартай үйлдэл нь бол ийж манайс
эдгээр шинжүүдээр бол дэмээр өсвөрөөр тооцсон байгаа. За судалгаанд оруулж байгаа ийм хүчин зүйлүүдэд дадлах судалгаануудыг стандарт авах гэж байна. Яг тэгэхээр энэ хүний үйл ажиллагаа шин чанараар ингээд олцож байгаа учраас судалгаа нэлээд хийх юм шиг эрмэлзэж байгаа. Тэгэхээр эрчимтэй шинээр юм ажиллах учраас тэгээд хүмүүсийн яг хийж үйл ажиллагаанд хэсэг нэлээд хийсэн шинжилгээс барьцааны шинжиж үзсэн гэж байна гэж ингэж харж байна. За урьдчилан шинжилгээгээр хийсэн одоо үр дүнгээ болон 20 график бол үзүүлсэн байгаа. За хамгийн бага гэсэн энэ хоёр шинжилгээгээр нөгөө яг багшийн дэвшин техникийн сургуулийн төдийлэх тавигдахгүй байдаг энэ шинжүүдээр бол бага үзүүлэлтээ бол авсан байгаа. За дэлгэрэнгүй байсан бол байгаа хүмүүсээс сонирхоод ингэж харж ингээд боломжтой. За статистикийн үзүүлэлтийн хувьд бол дагуулж зохицуулагч гэдгийг ерөнхий доторх шалгуурын тухайд бол энэ дөрвөн шалгуур дээр бол одоо арай бага үзүүлэлт бол дундчаас ингээд нэг харахаар арай бага үзүүлэлт ирсэн. За тэгэхээр энэ үзүүлэлтүүд нь болохоор ер нь одоо нөгөө шинээр багшлууд орж ирж байгаа үндэс байж болох ийм шинжүүд гэж харж байгаа. Суралцсан ялгаантай байдлыг хэмжиж хэрэгцээ биелүүлэх захин суралцгаа таны мэдмүү үеийн загварчлагч байна. Үнэлгээний олон хувьд санал болгодог ба хагас дэвших төлөв өмнөдлийг гэсэн эдгээр үйлдэлүүдийг бол ер нь таны сургалт явуулж байгаа багшууд төдийлөн харах тооцохгүй байна. Сургалтын үйл ажиллагаа явуулах ийм боломжтой юм байна. Яг л манай багш нар зарим нь 3 жил ажилласан багшийн хийжлээд ажиллагаа багш нар энэ дээр бол өөр зүйлээр сонгүй баг зүйлийг бол учраас хараад гэх юм байна. Тэгэхээр эдгээр үйлдэлүүд бол нөгөө яг багшийн багшлууд болох сургууль нь бол хэвшиг болж чадаагүй. Тэгээд энэ дээр бол шинэ цаашаа бол ажиллаж яг энэ юу сургалтын байгуулж байгаа шүү. Тухайн хичээлээ хэрхэн яаж ажиллах юм, тэр зөвшийн ялгаатай дэвшинж соёлын тэр ялгаатай байдлыг яаж хандаж хэрэгтэйг хандаж сургалтын байгуулах гэдэг талаар ямар төсөлтийн дизайн ээлж хичээлийн төсөлтийн дизайн руу ямар хавд болоод ингэж ажиллаж байгаа. Зохицуулагч гэдэг ийм үйл ажиллагаа хэн цогцолтой виртуалаар яг одоо хүмүүс өдөр болгон хүмүүс болгон ингээд уулзсан байгаа хүмүүсийг өөрөөс уулзах боломжгүй. Тэгээд ийм учраас тэр ахмаар сургалтыг хэлж байгаа багш өөрөө маш сайн зохицуулагч гэж яг шууд нөгөө хамгийн хамтан хүмүүсийн багш нар ихтэй дунд таваад энэ бүгдүүдээ одоо яг ахмаар сургалтын одоо дэмжлэг өгөх гэдэг ийм үйл ажиллагаа энэ зүйлээр одоо үндэ ажиллах талаас нь хэлгээд авч байгаа. За багшууд шинжлэх ухаанстай судлах татсаа гэдэг зүйлийг бид нар ингээд хэлэх шинж чанартай байнга ингээд ярьдаг гэсэн яг өнөөгийн боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нар маань энэ талаар биелэн бас нөгөө яг сайн ажилтгүй байна гэж өөрийгөө манай багш нар ингээд үнэлсэн байгаа. За манай сургууль дээр бол нөгөө маш их ялгаатай хүмүүс ингээд ороод ирж байгаа. Дээрээс нь бас нөгөө үгийн бүхэлдээ гэж ер нь хэлдэг ийм хэлбэр мэдээд байгаа. 17,400 хүүхдийн маань 621 хүүхэд нь ямар нэгэн төрлийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа ийм зүйлүүд байгаа учраас бид нар энэ шинжээч гэдэг ийм хэв шинжийг нэлээд нөгөө суулгаж өгч нөгөө багш нар бол амжилттай үйл ажиллагаа явуулах нэлээд хүнтэй байгаа. За энэ судалгаан дээр бол энэ бат шинжилгээнүүдийг бол асуудлынхаа үр дүн ингээд наривчлан авчихсан. Тэгээд энэ шинжилгээний үр дүн болоод энэ бол нийтээр нэг их график хараад ерөнхийдөө нэг хоцсон өгснөлтээр ингээд харуулсан байгаа гэдэг. Тэгээ яг нэг слайд болоод бидний тухай нэг арай өөр судалгаа харуулсан юм шиг байна. Ерөнхийдөө одоо энэ ямар нэг явдлыг ингэж харуулсан гэдэг ийм бас шинжилгээр юм бол хайдаг. Хаагч бодож байна. Тэгээд параметрын шинжилгээний эрдэм төрлийн шинжилгээ хийхдээ бүгдийг ингэж нэг юм график хайдаг. График гэж хасаас илүүтэйгээр энэ нь яг юм үзэж байгаа талаас нь ингээд хараад очиж амар болсон. Ер нь манай бэлгэндээ шинжиж яах гэдэг юм баг шиг ер нь бол байгаа. За тэгэхээр энэ дээр бид нөгөө
багшийн энэ зүйлүүдийг ингээд судлаад ирэхээр одоо яг энэ манай судалгаан дээр харж байгаа энэ дээр бол хайршаа дэмжиж Бернард Суис ингээд зөвхөн сургуульд ажилласан жил боломжтой ажилласан жил мэрэгжлийн зэрэг гэх зүйл үйл хамаарсан кластер бол үүсгэн одоо хэлсэнд бол харагдаж байна. Тэгэхээр энэ кластер үүсэж байгаа одоо зүйлийг бол биднээс хаашаа ингээд илүү шинжилхийн тулд яг энэ өөрийн үнэлгээ хийсэн энэ зүйлээр нь бол манай багш нар яг тэр багшийг үнэлүүлээд үнэлгээний үнэлгээ бас нэг хийж үзье. Тэгээ энэ хоёрын маань ямар хөө капус юм уу үүсгэн үүрэг мэдгүй байх. Яг л дараагийн түвшинд нэгээ нөгөө судлах хэлээр зорилготой. За ямар ч хэлсэн би гээд багшийг тодорхойлж яг одоогийн байдлаар багшийг тодорхойлж дээрээс ялгаатай юм кластер бол энэ сургалтад үүсэж байгаа. Энийг бас бойч юм эсвэл амарч юм. Замарч нэг кластер болсон. Тэгээд нэг ийм дүгнэлт бол хийсэн байгаа. Энэний үр дүнд бол бид нар ерөнхий боловсон тэр суралцаа удирдах байгаа энэ багш нарын үр дүнгийг бол зөв эргээр тодорхойлох. Тэр үр дүнийхөө дээр тавигдах шаардлагуудыг багш нартаа бас хөгжүүлэх гэж бид нар явах докторийн дараагийн цалдыг маркерын дараагийн энэ төрлөөр шилжүүлэх багш хөгжүүлэх болдог ч гэсэн байна. Энэ төрлөөр шилжүүлээд явбал аюулгүй нөгөө баримт ингэж бодож байгаа. За ямар ч захин сургуулийн одоо 320 багшийн тухай төлөвлөлт авах танилцуулга. Тэгээд дараагийн удаад үеийн сургуулийн багшаар ийм төлөвлөлтөд болжээ гэдэг хүнлэгний сэтгэлээр яг бодлого зөвлөлтөөр тийм зүйлийг бас дараагийн удаад илүү шийдэх авах. Энэ сургуулийн багшлахын хүмүүс шаардлага гэсэн үг гэж ингэж байна. Талархан санд баярлалаа.